Facebook-ийн пост хадгалах талаар хэлж өгье. За Facebook-ийн пост хадгалах нь ямар одоо чухал хэрэгтэй вэ гэх юм бол заримдаа ингээд хэрэгтэй юм явж байгаад тэгээд шинэ постнуудаа дарагдаад хуучин постнууд нь алга болчдөг. За тэгэхээр хэрэгтэй юм хадгалж авах юм бол дараа нь буцаагаад эргээд харахад аюу амар байдаг. За яаж хадгалах вэ гэх юм бол энэ админы маань тавьсан энэ пэйж хөгжүүлэх хичээл 3 гээд энийг тавьсан байна. За ингээд хэрвээ дараа нь тухтай үзэж харъя гэх юм бол энэ постыг хадгалчих болно. За хадгалахын тулд энэ баруун дээд харагдж байгаа энэ 3 цэгэн дээр дарна. 3 цэгэн дээр дарна. За тэнгууд хамгийн дээдлэлт нь энэ save post гэдээ гараад ирж байгаа. За тэнгууд энэ дээр дарна. За тэнгууд юм хадгалах ингээд багцнууд чинь ингээд гараад ирнэ. За жишээ нь ингээд миний ингээд дуртай хэсэг одоо хоол, дайлан, хашаа ногоо гэд би ингээд нэр өгөөд ингээд хадгалцдаг. За заримдаа энэ кино энэ байх юм бол эндээ хадгалж хаад дараа нь Facebook-ээс энэ хайхгүйгээр ингээд шууд үзчихдэг. За ингээд шинээр одоо за ийм нэр өгж жоод хадгална гэх юм бол энэ дээдлэлт харагдаж байгаа. Энэ нэмэх тэмдгэн дээр дараад за ингээд гараад ирэнгүүт нь дээдлэлт нь нэрээ өгнө. За жишээ нь одоо бид хамтдаа хүчтэй юм хадгалт одоо эдгэрийн юмыг хадгалъя гэх юм бол бид хамтдаа хүчтэй гээд за энэ public гэх юм бол одоо бүх хүнд харагдах боломжтой. За friends гэх юм бол зөвхөн найзуудад харагдана. За only me гэх юм бол зөвхөн надад харагдана гэсэн үг. За би эднийг зөвхөн өөртөө ингээд харагдахаар сонгоод тэгээд за энэ хамгийн доор харагдаж байгаа энэ greet тавьчийг дарна. За ингэнгүүт энэ доор гээд бид хамтдаа хүчтэй хадгалагдчихлаа гэд харагдаж байна. За буцаагаад энэ хадгалсан юм яаж үзэх вэ гэх юм бол группээс гараад за энэ дээр харагдаж байгаа энэ 3 зураасан дээр дарангууд за энэ хэсэг ингээ харагдана. За тэгэнгүүт энэ saved гэсэн энэ гоц ийм чанелийн ягаа ийм зурагтай. За энэ дээр дарна. За тэгэнгүүт за энэ нөгөө саяхны ийм хадгалсан зүйлсүүд энэ дээр харагдаж байна. За бүгдийг харъя гэх юм бол энэ доор ингээд see all гэдэг энэ дээр бүгд дарангууд бүгдээрээ харагдана. За харин нөгөө багцлсан зүйлс маань энэ доор нь энд бид хамтдаа хүчтэй provide гэдэг дуртай ингээд дайлан хоол хүнсний зүйлс гэдэг ингээд тус тус нь англиар хадгалцдаг. За энэ рүүгээ ингээд дарангууд за ингээд саяны хадгалсан пост маань энд ингээд харагдаж байна. За ингээд дараа нь хайж олохгүйгээр ингээд хадгалсан хэсгээсээ шууд үзэх боломжтой гэсэн үг. Бас буцаагаад одоо хадгалсан юм тэр хадгалсан юмнаас бас арилгаж болно. За яаж арилгах вэ гэх юм бол энэ архилт нь харагдаж байгаа жижиг 3 цэг дээрээ дараад за unsaved гэсэн энэ доотлын хэсгийг тарчих юм бол за энэ хадгалагдсан сангаас ч бас алгуулж болно. За мөн энэ дээдлэлт view original post гэдэг жаад за энэ дээр дарах юм бол одоо хадгалснаа нь биш за бүр хэн постлсон гэд тэр нөгөө группт тавигдсан руугаа орно. За мэдээж доотлол нь харагдж байгаа copy link бол за энэ хадгалсан юмныхаа copy линкийг нь бас хуулж авч болно гэсэн үг. За танд багч гэсэн хэрэгтэй зүйл одоо хийж өглөө гэж бодох юм бол лайк дараад мэдээж subscribe дараарай. Баярлалаа.